За байхтон энэ нимбигний модыг харгаа. Энэ мод ямар их жимстэй байгааг анзаараарай. Хамгийн сайхан энэ зүгээр нэг тохиолдож биш юм. Өнөөдөр би чамд жимсний модны цэцэглэлтийг өтөөж илүү их жимстэй мод ургуулхад ашиглаг төдийлөн таны даагүй 3 аргыг зааж өгнө. Эдгээр нь маш энгийн арга бөгөөд хинч гэртээ хийж болохоор бараг хүн ярьдаггүй ч олон жилийн турш хэрэглэгдэж ирсэн техникүүд юм. Тэгэхээс шууд эхний ардаар яв. Энэ эхний аргыг хурамч талгаац гэж нэрлэдэг бөгөөд хэрхэн ажилдгийг нь ойлгосны дараа чи өөрийнхөө модон дээр туршиж үзэх нь гарцаагүй гэж би итгэж байна. Хамгийн сайхан үүнийг хийхэд ердөө 1 минут зарцуулна. Зөвхөн худаг, бага зэрэг алоэ вера, 1 туузын давуу хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Юуны өмнө бид нэг мөчир сонгоно. Энэ удаа би энэ модон дээр хийх гэж байна. Анхаар энэ модонд энэ арга хэрэггүй. Учир нь аль хэдийн жимсээр дүүр нурааж байгаа. Би зүгээр чамд хэрхэн хийхийг нь заахын тулд хийж байна. Одоо бид маркер аваад ажиллах хэсгээ тэмдэглэнэ. Бид нэг үсэг зурах байна. Маш энгийн. Эмдэгсний дараа хурц судгаа аваад яг тэр шугам дагуу ингэж зүснэ. Одоо бид шинхэн алоэ верагийн нэг зузаан авч тастаж аваад зүссэн хэсгийг нь бүхэлд нь бүрхэхэд хангалттай том хэмжээтэй хэсэг болно. Жижиглэн хайчилж бэлтгэнэ. Зүсний дараа навчийг уртааш нь 2 хувааж бүх зөөлөн эдийг нь ил гаргана. Одоо зүгээр л саяхан хийсэн зүссэн хэсгийн дээр шууд тавина. Эцэст нь хэдэн хоног сайн тогтоох үйс байгаахын тулд даавууны төөз эсвэл дарын доор хуур ямар нэг материалаар боож тогтооно. Энэ тухайн хэсгийг эдгэрэх явцад төгс чигшүүлж зүссэн хэсэг сайн эдгэхэд зүснэ. Одоо чи энэ арга яагаад ажил дээр вэ гэж хайж байгаа. Маш энгийн. Бид яг одоо мөчир дээр бүрэн хяналттай жижигхэн гэмтэл үүсгэлээ. Тэр жижиг гэмтэр нь модыг өөрийн байгалийн хамгаалах механизмыг идэвхжүүлж энергийнхээ нэг хэсгийг тэр хэсэгт төвлөрүүлэх тур гэдэг. Үүний үр дүнд цэцэглэлтийг идэвхжүүлж дараа нь жимсний ургац сайн хавах боломж илүү их олно. Үнэн дээр энэ санаа шин зүйл биш. Яг энэ зөвлөлийг агуулсан өөр олон арга байдаг. Жишээ нь хатаасны арга, эргний арга, эсвэл зарим төрлийн тайралт гэх мэт. Эгээр бүх арга нь нэг ижил зүйлийг агуулдаг. Модны харин мөрвөлийг өдөөж цэцэглэлтийг дэмжих. Гэхдээ энд маш чухал нэгэн зүйл бий. Энэ аргыг мод цэцэглэхээс ойролцоогоор 1 сарын өмнө хийх хэрэгтэй. Ягаад ч вэ? Хэрвээ бид хэд эрт хийвэл улирлын бус цэцэглэлтийг өдөөж болзошгүй боход тэр цэцэгнүүд хугацаанаас өмнө унаж тусна. Тиймээс хамгийн сайн үр дүнд хүрээхийг хүсвэл мод цэцэглэхэд бэлдэж эхэлчих үед нь энэ аргийг хэрэглээрэй. Одоо 2 дахь аргыг танилцуулъя. Энэ нь бүрч илүү энгийн бөгөөд хувийнхаа зүгээс хамгийн их таалагддаг аргуудын нэг юм. Энэ 2 дахь аргийг кабистрило гэж нэрлэдэг. Энэ бол маш энгийн техник бөгөөд ярдо 1 минутын дотор хийгдэг мөн өмнөхтэй яг ижил зорилготой. Цэцэглэлтийг өдөөж модыг илүү их жимстэй болгох. Юуны өмнө бид нэг мөчөс тамна. Одоо бид 2 жижиг модны хэсэг авна. Нэгийг нь мөчрийн дээд талд, нөгөөг нь дуут талд нь байрлуулж, мөчр яг хоёрынх нь дунд байрлах байдлаар тавина. Хавьж дуусан дараа нэг хэсэг утас авч мөчрийн эргэн паранд оруулж хэлнэ. Аажмаар чангалж өгнө. Хэд их хүч хэрэглэх шаардлагагүй. Зүгээр л 2 модон хэсэг сайн тогтоож, мөчр дээр баг зэрэг даралгах хүч хэмжээнд л чангална. Ингээд хуусаа. Харж байгаачлам энэ арга маш энгийн бөгөөд хийхэд 1 минут чөрөхгүй хугацаа орно. Энэ яагаад ажилдаг вэ? Маш энгийн. Энэ тохиолдолд бид бас багахан гэмтэл зориуд үүсгэхийг зорж байгаа юм. Ялгаа нь гэвэл энд бид зөсөлт хийдэггүй. Бидний хийж байгаа зүйл бол мөчр дээр бага зэрэг дараалт үзүүлж шүүс урсахыг хэсэгчлэн хязгаарлах юм. Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Мөчрийг боо мөлөх тухай биш шүү. Бид урсгалыг бүрэн таслах хүсэхгүй юм. Бидний зорж байгаа цорон ганц зүйл бол модыг багахан стрессэд оруулж түүний байгалийн хамгаалах механизм идэвхжиж цэцэглэлтийг дэмжих явдал нэ. Нэг маш чухал зүйл бий. Энэ болт үрт байж болохгүй.
Мод хариу үйлдэл үзүүлж, цэцэглэж, жимсээ үүсгэж эхэлмэгц утсыг зүгээр л авч мөчрийг хэвийн байдлаар үргэлжлүүлэн нургуулах боломжийг олгоно. Эдгээр аргуудыг байн хэрлэж байх зориулгатай биш гэдгийг санаарай. Эдгээр нь модыг зөв цагт нь сэрэхэд туслах жижигхэн удуулд дэмжлэг юм. Мод өөрийн ажлаа хийж дуусмац бид тэдгээрийг алдаг, учир нь цаашид хэрэггүй алдаг. Өмнөх аргатай адил энэ арыг цэцэглэхээс ойролцоогоор 1 сарын өмнө нь хийх нь зүйтэй. Одоо 3 дахь аргад оръё. Ховдоо хэлэхэд энэ нь 3 аргын хамгийн гайхалтай нь гэж боддог. Энэ арга магадгүй хамгийн эсбийнхэн байж болох юм. Энэ бас маш энгийн арга боловч зөв хийвэл хамгийн сайн үр дүн өгдөг аргуудын нэг юм. Өмнөх 2 аргатай адил бидний зорилго бол цэцэглэлтийг өдөөж илүү их жимстэй модтой болох явдал юм. Юуны түрүүнд бид нэг мөчир сонго бай. Энэ удаа би энэ мөчрийг ашиглагч агч. Чи ямар ч ирүүл хангалттай бүдүүн мөчир дээр хийж уусан. Одоо бид хурц хутга авч хийх цорын ганц зүйл бол нэг зүсэлт хийх юм. Өөр юу ч хийхгүй. Яаж хийж байгааг сайн ажиглая. Ингээд оршаа. Одоо бид яг ишмийн аргатай ачхан зүйл хийн. Бид алоэ верагийн нэг навч авч шархыг бүрэн бүтэн бүрхэх хүч хэмжээтэй хэсгийг зүсэж авна. Дараа нь тэр хэсгийг шууд зэсэн дээр нь тавиад хит хоног тэр газартайгаа байлгахын тулд давуун дуулаар бэхэлнэ. Ингэснээр шар хэдгэрэх явцад чиглэг байдал нь сайн хадгалагдана. Энэ арга яагаад үрдүүлдэг вэ? Учир нь өмнөх 2 аргатай адилхан бидний зорилго бол бүрэн хяналттай жижигхэн гэмтэл үүсгэх явдал юм. Тэр жижиг гэмтэр нь модны физиологийн хариу урвалыг эдэвжүүлж цэцэглэлтийг дэмждэг. Эцэст нь эдгээр 3 аргаг яг ижил сурлагыг хөөцөлддөг. Зөвхөн үүнийг хэрэгжүүлэх арга нь л урьд сэрбэг. Нэг маш чухал зүйл шүү дээ. Эрт үед овон хүн энэ аргыг шууд модны их биедээр хийдэг байсан. Үндэ өнөөдөр ч гэсэн зарим хүмүүс энэ аргыг хэрэглэшээрэж байна. Хувьдаа бол би үүнийг зөвлөдөггүй. Яагаад гэж вэ? Учир нь бид яг ижил үр дүнд хүрч чадна уу? Зөвхөн нэг мөчр дээр хийснээр үндсэн их биеийг огт хөндөх шаардлагагүй. Тиймээс хэвээ чи энэ аргыг туршиж үзэхээс шийдвэл миний зөвлөгөө маш энгийн. Үргэлж нэг мөчр дээр хий. Хэрвээ чи анх удаа хийж байгаа бол зөвхөн нэг мөчр дээр туршаад мод хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг ажиглаарай. Харин үр дүнг нь хараад цаашид ивүү олон мөчр дээр хэрэглэх эсхээ шийдээрэй. Зөвлөмж олгон хэлэхэд энэ аргыг модны мөчрөний ойролцоогоор 30 бүр 50% нь чирэглэж босно. Өмнөх 2 аргын нэгийн адил энэ аргыг цэцэглэхээс 1 сарын өмнө хийх нь тохиромжтой. Ингээд чи нэг зорилготой маш энгийн 3 аргыг мэддэг боллоо. Цэцэглэлтийг өдөөж илүү их жим сургуулах, эсвэл огт жим сугахгүй байгаа модыг сэргээх. Одоо би нэг зүйлийг мэдмээр байна. Ямар жимсний модтой асуудалтай байна вэ? Доор сэкэрдэлд бичиж үлдээгээрэй. Бас дэлхийн аль хэсгээс намайг үзэж байгаагаа хэлээрэй. Надад олсон хүн бичиж хэдэн жил болсон модтойч висэн одоо хүртэл ганц жимс хурааж чадаагүй гэж хэлдэг. Тиймээс өөрийнхөө тухайдлыг надад бичээрэй. Би бүх сэтгэлдлийг уншдаг бөгөөд тэдгээр надад үнэхээр тос болох шин видеонууд бэлтгэхэд хэрэг болдог. Хэрвээ энэ видео танд таалагдсан, хэрэгтэй санагдсан бол сувагтман бүртгүүлж, лайк дараад жимсний мод ургамал эсвэл ногооны талбайд дуртай хэн бүхэнд хуваалцахаа бидгийг мартаарай. Өнөөдөр ч бас надтай хамт байсан танд маш их баярлалаа. Дараагийн видеонд уулзцгаая.